Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус зөвлөл бий. Бус зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан агентлаг байгуулах нь зүйтэй гэж хэллээ. За энэ зөвлөлийг ерөнхий сайд тэргүүлдэг юм а. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төр засагт хандаж саналаа дэвшүүлсэн. Тодорхойлбол ерөнхий сайдын дэргэд бие даасан агентлаг байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив гэхээсээ илүү тэднийг хөгжүүлэх, ажлын байраар хангах, орон сууцны сан байгуулах, тэгээс 2 насны хүүхдийг эрт онцлогоонд хамруулдаг байх зэрэг саналыг төрийн бүс байгууллагуудын зүгээс төлөөлөл гаргаж байлаа. За хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган хүн Монголд байдаг юм а. Нэгний өмнө очиж уйлж дуулдаг ийм асуудлаас болимоор байна. Бие даасан статус үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага байх юм бол олон улсад энэ конвенцээр хүлээгдсэн эрхийг эдлэж төр засагтайгаа хамтран ажиллахад бидэнд бэлэн байна. Эрүүгийн байдлыг шийдэх хууль хөгжлийн бэрхшээлд гэмтэргийн одоо хохирогч болж байна, гэмтэрэгт холбогдож байна. Гэтэл зохионы орчуулга ерөөс тэнд явдаггүй. Шүүх эрүүгийн одоо байцаан шийдэх үйл ажиллагааны хүртээмж ерөөс байдаг. Энэ оны эхний хагас жил багтаан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг байгуулах саналыг танилцж засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг тусахад дэмжлэг үзүүлж ажиллахыг та бүхэндээ бас үүрэг болгож байна. Манай зөвлөлийн гишүүд одоо энэ хүмүүсийг нөхдүүдийнхөө өөдөөс хараа сууж байна. Дотроо бас нэгийг бодоорой. Тийм учраас бид бас засгийн газрын хуралдаанаа хилцүүлэн шийдвэрлэх дараах асуудлыг бас чиглэл болгож байна. Яагаад гэвэл төлөвлөгөө батлагдахын өмнө. Нэгдүгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан хэрэгжүүлэгч агентлагийг байгуулах саналыг танилцуулж шийдвэрлэх шаардлагатай байна. Чин зөрөг сайд энэ ажлыг хариуцж байгаа яаралтай энэ асуудлын ор агентлагийн асуудлыг яаралтай шийдвэрлэе. Энэ хүмүүсийнхээ хүсэлтийг хүлээж авлаа. Үүнээс гадна нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг амжиргааны баталгаажих төвшөнд хүргэх асуудал хууль тогтоомжид тусган шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан байгуулах, за эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэхээр зөвлөлийн хурлаас шийдвэр гаргалаа.